байцгаана уу эрхэм шаркуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За манай багийн нэр бол Baby Shark. За манай багийн баг бүрэлдэхүүн гэх юм бол багийн ахлагч миний би болор ирнэ. За илтгэгчийн зориг буюу энэ Тэмүүлэн гэсэн баг бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Нуур болтол уйллаа гэд нулимс ямар барагдах биш дээ. Нууцхан гуйнгаар усаллаа гэд минь ямар сэрэх биш. Үүдэн хоймрын зайнаас зурган нэрээ тэрэх биш. Үүлэн чөлөөний наранд газар дэлхий сэрэх биш дээ. Ивхэд орхисон дээлэн тэврээд намайг нүмрэх биш. Ивэлээд үнсэн уруулна эргээд намайг үнэрлэх биш. Гэрийн хоймор эзүүрэхэд би тэлж хөвтөөт ч нэмэргүй. Гартаам сайхан хөөргөнд нь тамхи дүргээд ч эзэнгүй. Өөх тос нь халиран байдаг аавын минь том аяга. Өөдөөс харна надаас буян нэхэх шиг уйтай. Захиад хэлсэн үгийг нь дахиад хэлүүлж сонсомоор байна. Зүүдэндээ автагаан уулзъя гэж зүүдээ хүртэл захиалмаар байна. Зориод очих аавгүй ч хэлээ би тэврээд үнс хүртээ. Аава охин нь тань шиг уул болж чадахгүй ч гэсэн сүрлгийг нь шүтээд сүүдэрт нь сэрвэцэх. Зэрэгэлдээх жаахан дов болгосон доо. За манай багийн төсөл гэх юм бол Parma Shark 2026-д амьд хөгжим гэсэн сэдвээр оролцож байгаа. За манай багийн дэвшүүлж буй асуудал гэх юм бол нэгдүгээрт нь анагаахын чиглэлийн оюутнуудын стрессийн түвшин өндөр, хоёрдугаарт нь гэх юм бол сургуулийн орчинд урлаг соёлын экосистем дутмаг, үүнийгээ дагаад оюутнуудын нийгмийн идэх оролцоо суул гэж үзсэн байгаа. За анагаахын чиглэлээр суралцж буй оюутнуудын сургалтын ачаал болон академик стресс одоо туйлын өндөр байна. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2023 оны тайланд дурдсанаар анагаахын оюутнуудын 40-60% нь клиникийн түвшний түгшүүртэй гэж үтсэн. За үүнийгээ дагаад burnout буюу туйлдах тохиолдол нь бусад мэргэжлийн оюутнуудаас 2 дахин их байна. Монголын ихтэй сургуулиудын оюутнуудын одоо хийсэн судалгаанд бол 65% нь стресс нь амьдралын чанарт нь сөргөөр нөлөөж байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч энийг шийдэх одоо сургалтын орчинд үүнийг бууруулах одоо урлаг соёлын экосистем дутмаг байгаа. За мөн бид төврийн аргаар оюутнуудаас стрессийн түвшин тогтоох судалгаа авахад 90%-аас дээш буюу дийлэн хувь нь стрессийн түвшин өндөр. Мөн одоо сургуулийн орчинд урлаг соёлын үйл ажиллагаа шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байгаа. За шийдэл нь гэх юм бол нэгдүгээрт нь амьд хөгжмийн хамтлаг байгуулах. За яагаад амьд хөгжмийн хамтлаг байгуулах ёстой вэ гэвэл бид сургуулийнхаа орчинд дуун эмчилгээ буюу music therapy-г одоо нэвтрүүлэхийг зорж байгаа. За хөгжим нь кортизол даврыг 23%-аас 26%-аар нэмэгдүүлдэг гэдэг шинжлэх ухааны үндслэлээр тулгуурлаад оюутнуудын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих инновацийг хэрэгжүүлэхийг зорж байгаа. За мөн цаашлаад бид эмзэн шинжлэх ухааны нэрэмжит театрыг бүтээн байгуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа. За манай зах зээлийн боломж гэх юм бол дараах үндсэн 5 бүлэгт хуваагдж байгаа. Бизнес, боловсрол, урлаг, соёл, олон улс гэсэн 5 бүлэгт хуваагдж байгаа. За анагаахын ухааны компаниудад одоо түншлэл үүсгэх, мөн оюутнуудад соёл урлагийн орчинг бүрдүүлэх, мөн амьд хөгжим туртай залуусыг нэгтгэх, бусад анагаахын чиглэлийн сургуулиудтай хамтарч хамтлаг байгуулах, мөн сургуулийн нэрмж театрыг байгуулах. За үүний ач холбогдол нь юу вэ гэх юм бол бид тогтмол орлого олох боломжтой. Ингэснээрээ оюутнуудын нийгмийн идэх нэмэгдэх, авяас чадвар хөгжих, бүр цаашлаад бид дэлхийд танигдах бүрэн боломжтой соёлын хөгжлийг түгээн дэлгэрүүлнэ. За манай орлогын загвар гэх юм бол бид энэ 5 одоо чиглэлээс орлого олох бүрэн боломжтой. За эхнийх нь арга хэмжээ буюу тоглолтын орлого, дараагийнх нь хамтын ажиллагаа ивент тэтгэлэг, тасалбар боловсрол, контент медиагийн орлого, мөн сургалт клубын үйл ажиллагаа гэж байгаа. За
Одоо энэ төслийн одоо орлогын их үүсвэр нь дотоод болон гадаад гэж хоёр хувааж байгаа. За дотоод нь болох тэр одоо бид сургууль доторх одоо үйл ажиллагаа болон арга хэмжээний тоглолтоос одоо сар дунджаар бид 300 сая төгрөг олох боломжтой. Ингээд жилд ингээд бодоод үзвэл 3 сая 600 сая төгрөг. Мөн үүнээс ингээд гадна гадаад үйл ажиллагаанд бид нар Манс компани охин компаниуд болон одоо бусад анагаах ухааны чиглэлийн компаниуд болон сургуулиудтай хамтарч одоо үйл ажиллагаанд нь оролцоод ингээ нэмэлт орлого олох ингээ боломжтой. За нэг удаагийн тоглолтын үнэлгээ бид 250 мянгаас 350 мянган төгрөг гэж үзвэл бид сард 2 удаа ямар нэг үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд одоо ингээд 600 мянган төгрөг олох боломжтой. Ингэснээр жилд энэ гадаад үйл ажиллагаанаас бид зөвхөн 7 сая 200 мянган төгрөгийг олно гэж үзэж байгаа. За ингээд бодоод үзвэл манай ингээд амьд хөгжим төслийн одоо ингээд нэмэлт орлого нь бүтэн нэг жилийн гэхээр одоо бодоход ингээд ойролцоогоор 10 сая 800 мянган төгрөгт хүрнэ. За ингээд цаашдаа бид тоглолтынхоо тоог нэмэх одоо ивент итгэгчдийг татах тасалбартай арга хэмжээг нэмэлтээр ингээд зохион байгуулснаар энэ 10 сая 800 мянган төгрөг гэдэг одоо энэ мөнгөн дүн өшөө илүү нэмэгдэх ингээд бүрэн боломжтой. За санхүүгийн төлөвлөгөө одоо энд харагдж байна. За одоо бид төслийн хэрэгжилтэнд одоо шаардлагатай ингээд тоног төхөөрөмж ингээд театрын төгсөлтийн үйл ажиллагааны зардлыг ингээд энэ дараах байдлаар ингээд тооцож олсон байгаа. За төсөл эхлэх нийт төсөвд нь болох дээрээ хөгжим болон дагалдах хэрэгслийг 13 сая 100 мянган төгрөг нь танхим тохиолдолтыг 3 сая төгрөг нь дасгалжуулагч болон сургалт менторын үйлчилгээ авахд 1 сая төгрөг хөгжүүлэлт болон маркетинг 800 мянган төгрөг гэж утсан байгаа. Дараачих нь урт хугацааны хөрөнгө оруулалт буюу театрын бүтээн байгуулалтаа энийг одоо бид одоо театрын иж бүрийн шинжилэл одоо тэгээд мэрэгжлийн хэмжээний студ байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар ингээ нэмэгдүүлнэ. Гэхдээ одоо биднэрт одоо шаардлагатай ингээ мөнгөн дүн ингээ санхүүжилт гэх юм бол нийт 17 сая 900 мянган төгрөг байгаа. Энэ 17 сая 900 мянган төгрөгийг одоо эрхэм шаркуудаас ингээ өсөж байна. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч Монос эмийн үйлдвэр. Нэвтрүүлгийн ивент итгэгч Монос хязгаарлагдмал хувьцаат компани. Нэвтрүүлгийн ивент итгэгч Монос Imbex. Нэвтрүүлгийн ивент итгэгч Green Gate International. За өдрийн мэнд. За ивент төрөнд баяр хүргэе. За надад нэг хэд хэдэн асуултууд байгаа байна л да тий. Одоо миний ойлгож байгаа чинь та гурав одоо ингэ нэг хамтлаг гэж ойлгож болох уу? Эсвэл одоо та гурав яг энэ платформын үүсгэн байгуулах гэдэг нэг яах гэж байна? Одоо ер нь манай сургуулийн хөгжим тоглох сонирхолтой маш олон хүүхэд байдаг, хөгжим тоглож чаддаг олон хүүхэд байдаг. Гэвч манай сургуульд бүжгийн хамтлаг ингээд тогтмол нэг бүжгийн хамтлаг тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Энэ амьд хөгжим тоглох сонирхолтой ийм хөгжмийн сонирхолтой хүүхдүүдийг ингээд нэгтгээд нэг болгоё гэхэд биднэрт одоо тийм нөхцөл нь арай бүрдээгүй гэх юм уу? Одоо тэгээд тэр нөхцөлийг бүрдүүлж өгөх зорилгоор ингээд бид гурав нэгдээд энэ төслийг ингээд танилцуулж байна гэсэн үг. Та гурав платформын үүсгэн байгуулах гэдэг юм шүү дээ. Та гурав өөрсдөө дуулах хүмүүс нь бол биш маань зөв үү? Ер нь бол тийх боломжтой. Одоо энэ бүрэлдэхүүн дээрээ бид нар дахиад бүр илүү тийм хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг нэгтгээд цаашаа ингээ хөгжөлтөнд ингээ туслаад явна гэсэн үг. За зөв. За окей. За миний дараагийн асуулт бол яг хуу нэг зорилгон дээр л миний хувьд нэг эргэлзээ төрөл байна л да. Та нар одоо ингээд эмзэн сургуулийн оюутнууд одоо burnout нь 2 дахин их байдаг. Тэгээ 60-аас хэдэн хүн 40-60% нь одоо стресстэй ажилладаг байна гэж ярьж байна. Яг ингээд онцлог бүлэг нь бол юм байгаад байдаг. Тэгсэн мөртлөө танай одоо компани гэж ярьж штэ. Компани үйл ажиллагаа чинь гадагшаага концерт тоглоо те энэ ч нэг театр байгуулаад энэ концерт хийгээд байна. Тэгээ тэрнээс плетний мөнгө олоод байна гэхэр чинь та нарын яг үйл ажиллагаа явуулах тэгээ анх компани үүсгэн байгуулж байгаа зорилго чинь жоохон зөрөөд байгаа юм шүү. Тэгэхгүй одоо энэ оюутнууд чинь танай тоглолтод чи очиод үзье гэсэн чинь плет хөдөлж ав гэдэг. Тэнгүүтээ тэд нөө би билет хөдөлж авч чадахгүй юм чинь боли гээд тэгэл гэртээ очиод ялгаагүй стресстэй байхгүй юу? Эхний ээлжинд одоо бидний яг нэг зорилго нь гэх юм бол стрессийг бууруулахтай music therapy ингээд сургалтын орчиндөө ингээд одоо ингээд нэвтрүүлье гэж байгаа. Энийгээ дагаад бид энэ music therapy буюу дуу имчилгээг сард нэг удаа ч юм уу те ингээд оюутнуудынхаа одоо их ачаалттай үеэр одоо ингээд сарын эцээр ч юм уу их ачаалттай үеэр нь одоо тийм music therapy буюу дуу имчилгээг ингээд хийдэг байя гэсэн тийм зорилготой байгаа. Үнийг хийх юм байна те? Тийм.
оюутнуудынхаа стрессийг бууруулах нь одоо ингэ бидний нэг асуудлыг шийдвэрлэх нэг гол юм байгаа шүү дээ. Тийм. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Мөхцөл гэдэг. За тэгээд одоо энэ стартапын чинь үндэслэл нь айгүй гоё юм л да. Одоо нийгэм тулгуурмдаад байгаа стресс гэдэг зүйлийг айгүй авч үзэж байна. За тэр дундаа анагаахын чиглэлийн оюутнууд гээд бас их гоё сегмент авсан харагдаж байна. Тэгээд надаа сая бодчихлаа та хэд маа сая туршилт хийсэн гэсэн хэдэн оюутан туршилт хийсэн бэ? Зүгээр богино хугацаанд нэг 2-3 цагийн хооронд зүгээр нэг ингээд сургуулийнхаа оюутнуудаас ингээд болон гадны ашуусын ингээд оюутнуудаас ингээд 78 оюутнаас авахад ер нь бол ихэнх нь стрессийн түвшин өндөр. Тэгээд анагаахын чиглэлийн оюутнуудад ер нь урлаг соёлын үйл ажиллагаа ер нь дутмаг байдаг гэсэн тийм. Танаа эмзэн сурвалж нийт хичнээн оюутантай лээ. 1000 гаруй оюутантай. Тэгэхээр дор хаяж нэг 400 хүнээс авч иж ер нь бол судалгаа чинь үр дүн нь үнэн баг гарна гэсэн үг шүү дээ. За тэгээд ахаад нэг асуух юм гээд ингэж бодлоо л да. Одоо нөгөө нэг амьд хөгжмөөр дамжуулаад стрессийг бууруулах гэдэг тий та хэдийн гол зорилго нь. За тэгвэл нөгөө туршилт хийх явцдаа магадгүй нөгөө одоо стресс дундаа түрүүн төгшүр гэдэг үгийг айгүй их аваад ярьчих шиг болсон. Тэнгүүд одоо яг туршилт бас хийв үү? Ялгаагүй л нөгөө одоо нэг магадгүй нэг төгшсөн ч юм уу тийм оюутан байжгаад та хэдийн амьд хөгжмийн тоглолтыг чи үзээд за тэгээд тэрнийхэн дараа та хэдийн тоглолтыг үзсний дараа тухайн оюутны төгшүүр нь буурсан гэсэн тийм юм хийж үзв үү та? Ер нь бол намуухан хөгжмийг одоо зөвхөн энэ өн дээр биш гоо сайхны тэгээ тиймэрхүү газрууд ер нь бол ихэнхэн ашигладаг штэ. Нэг хүн ороод гоо сайхны үйлчлэгээ авлаа гэхэд арталтны music therapy ер нь бол ихтэй явж идэг. Энийгээ дагаад ер нь бол тийм тайвшрах мэдрэмжийг илүү ингээ хүнд өгдөг. Тэ ер нь бол тиймэрхүү сая ингээ бодож суучлаа л да. Одоо яг нөгөө та хэдийн танилцуулгыг харж исэн чинь нөгөө одоо нэг generation Z-үүд ч юм уу нөгөө их одоо элсэж орж ирэл нөгөө эморлоо гэлтгийж яриад шүү дээ. Тэгэхээр нөгөө зүгээр сая заавалчгүй ингээд амьд хөгжим байх юу байна уу? Одоо нэг сургууль дээрээ нэг эморлийн булан ч юм уу нэг тим юм нээчээд магадгүй нэг лэзи дээр тавьсан те. Тэгээд тэнцэнийхээ ард нэг стрессээ хэмжээд байжгаад тэгээд тэнцэнээсээ нэг байнгын нөгөө стресс тайлдаг одоо нэг юм татлагдсан аянууд нь шүү дээ. Тиймэрхүү аянтар байгаад яхан бол тэрнээс ер нь юугаар ялгаатай байна гэж сая яагаад ч юм тэгж бодогдлоо. Тэрний талаар бод. Ашуус болох дээр нэг тийм болон нэг амар алтартай байдсан шүү дээ. Одоо нэг оюутнууд ингээд стресстэй үедээ очиж ингээд уйлдаг ч юм уу, хорилдог ч юм уу нэг тийм шатны доор нэг тийм болон байдаг гэл оюутнуудын дунд тиймэр амар ихэд байхгүй юу? Манай сургууль харин тийм газар байхгүй. Ер нь анги тамхин ер нь бол одоо оюутан хөгжлийн төв гэж байгаа клубын өрөө гэж байгаа тий оюутнууд очоод ер нь тэгээд амрах тийм экосистем ер нь бол тутмаг. Энийг нь ингээд шийдээд өгвөл ямар вэ те ер нь бол тэгж тэр өнцгөөс нь л харсан. Яа ч юм зүгээр яхав нэг эморлийн боломжтой ч юм уу байжгаад хавсраад явах юм бол илүү гоё явах юм болоо гэж бас тийм санаа төрлөө. За баярлалаа. Баярлалаа. За мундаг залуучууд байна. Гитар ямар гоё дардыг бас их гоё шүлэг уншлаа. Би бас энэ деморлоо. Тэгээ баяр хүргээ таагаравтай. Тэгээ би харин бодлоо л да. Ер нь зүгээр одоо захирлууд маань эргээд ярилцъя тийм ээ. Ер нь сургуультай нэрээ бодоод ирсэн 13 сая төгрөгөнд дээ штэ. Яг гоё амьд хөдөлмөрийн хамтлаг бүртгэр ер нь хөгжим авч чадах уу? 13-с. Бид нөгөө амьд хөгжмийнхөө ингээд бүх үнийн судлаад бүгднийг нэгтгээд гаргасан гэсгүй. Одоогийнхоо зах зээлийн үнэ шарн бүгдийг бодоод тэгээд гаргасан. Эргээд ер нь ярилцъя. Одоо манай Монс Фарма тэгээд групп байна. Манай Монс группийнхаа хоёр талаасаа 50% гаргаад энэ сургуультай сайхан амьд хөгжим аваад өгчвөл аваад танилцуулчвал яасан бэ гэсэн бас бодол төрөөл явчлаа зүгээр. Хэдүүлээ яагаад болохгүй гэж тийм ээ. Нэг 7 сая төгрөг гаргаад энэ залуучууд маань таад маань хөгжим аваад өгчвөл очиод тоглоод энэ нөгөө стресстэй байгаа оюутнуудаа найз нарыгаа бол уяраач чинь тийм ээ. Тэгээд болж штэ. Манай зөвхөн саналанд бол амар таалагдал сая асуух гэж байсан. Манай сургууль дээр ч одоо клубүүд гэж байдаг штэ тий. Одоо тэгээд энэ дэр одоо яг ингээ хөгжмийн клуб эдэр гэж байд юм уу? Хөгжмийн клуб гэж байхгүй. Байхгүй тий. Diamond клуб гэдэг бүжгийн клуб байгаа. Тэр бол тогтмол үйл ажиллагаатай байдаг. Тэр нь тэгээ үйл ажиллагаа явуулахдаа одоо танхимдаа хийд юм уу, анги дотор хийд юм уу яад юм? Тусдаа өөрөөтэй. Өөрөөтэй юу тий. Танах цагшилтаагаа ярьж байгаа юм яг хөгжмийн клуб нээвэл тэр өрөө мөрөөгөө зөвшөөрөл авч чадах уу? Тэрийг ярилцаж болох байна тий.
Одоо авч чадахгүй гэвэл ч одоо за тэгвэл боли чадна гэвэл чадна. Яагаад бид нэр Diamond-тайгаа хамтраад нэг клуб үүсгэж болохгүй гэж. Чадна гэжээвэл би бол энэ чадна гэжээвэл би энэ баяна захирлын саналыг бол дэмжиж байна. Одоо бол таалагч байна. Одоо хөгжим ядаж ингэ сургууль дээр байвал нэг сонирхолтой оюутууд нь бас ядаж гитар тоглоо сурчвал гоё л ах. Тэгээд тэнцэнэсний хамтлаг гарч ирвэл гоё л ах. Одоо бол тийм санал байна. Тэгээд одоо хуугаал гаргана гэдээ одоо сая ерөн захид одоо санал нэгдэж шүү дээ. Хамгийн гол нь ш та хэд маань ингэдэг байхгүй бараа. Нэг тоглолт хэдэн хүүхдүүд нийлчээд тэгээд өөр хүнийг оруулдаг уу тий. Хаалга хаачаал тэгээд дуугаа дуулаад тэндэ байгаа тий. Тэгээд хамраас хөөл тий. Би тоглоод тэгэхгүй тий. Бидний зорилго бол клуб үүсгээд клуб ч ингээд тогтмол эхсэлтэй авдаг шүү дээ. Тэгэхээр бүр одоо тий энэ амьд хөгжим гэдэг хамтлагаа бүр өргөжүүлээд ч юм уу тий чадахгүй нэгэн оюутныг сургах зорилготой. Одоо тий гоё гитар дуудаг залуу байна. Найзуудаа гитар суулгах байхгүй тий. За чигөөд. Сайн нөгөө. Тий. Одоо ингээд түрүү хэлж байгаа одоо ингээд Монс группийн хэмжээнд маш олон арга хэмжээ зохион байгуулагдсан шүү дээ. Тэгээд ингээд харж байгаа дарга хэмжээнийхээ дийлэнх хувийн зардал харахаар урлагийнх нь л өгдөг байхгүй юу? Нэг нь үргэлж өгөх ёстой л бахал та. Угаас өгөх ёстой тийм. Тэгтэл та дэмэн бүтээн байгуулсан манай сургуулийн гоё хамтлаг орж ирээд тоглолтоо хийгээд гоёхгүй тий. Тий. Тэр мөнгийг бас танаатай өмөр байгаа байхгүй тий. Сая тэгээд нөгөө онон Shark хэлсэн 40-60% та хэд нэг стресстэй байдаг гэдэг ангаахын оюутнуудын судалгааны үр дүн тийм байна гэдгсэн. Тэгээ би зүгээр бодсон яг энэ дуу эмчилгээ гэдэг дээрээ одоо илүү бизнес тал руугаа магадгүй харах юм бол зөвхөн нэг юмн дээрээ төвлөрөөд энэ дээр одоо айгүй олон юм тавьсан байгаа байхгүй. Нэг хамтлаг байгуулах юм байна, нэг эмчилгээ гаргах юм байна, дахиад бүр сүултээ театр байгуулах юм байна гэдэг хит олон юм тавьсан. Тэгэхээр зүгээр одоо сая бол ингээд Shark-ууд маань баг санхүүжилтийн шийдэд өгчих шиг боллоо. Тэгэхээр магадгүй тэр маань бүтгээр яг ийм дуу эмчилгээ гэдэг юм нь өөрөө аюу инновацлог сонсогдоод байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг тэр нь юу юм? Тэрийг нь яг ийм ангаахын салбарт суралцж байгаа залуучууд оюутнуудыг яаж үнэхээр тэр хүмүүсийн стрессүүдийг тайлахын гэдэг дээрээ бас илүү төвлөрөөд явах юм бол тэр нь магадгүй та хэдэд болохоор орлого олох дараагийн их усүр болж магадгүй санагцсан. Нэгэнтээ одоо ингээд үндсэн тоног төхөөрөмжөө шийдчихээр таад маань одоо яг дуу эмчилгээ гэдэг зүйл рүүгээ бас фокуслол мэдээж тоног төхөөрөмж нь байх юм чинь амьд хөгжмийн хамтлаг бол үүсгэн байгуулагдчих шүү дээ. Тэгэхээр дуу эмчилгээ гэдгээ илүү тодорхой олгоод бас гоё гаргаж ирвэл яг үнэхээр яг нийгэмдээ тулгамдаад байгаа залуучуудынхаа стрессийг тайлбал те гоё санаа байна гэж бодож байна. Тэгээ баяр хүргэе. Амжилт хүсье. Баярлаа. За баярлалаа. Инхүү үргэлжлүүлэн Baby Shark багийн гишүүдийг тайзны өрн сэтгэлийн сонсгоё. Гүн нэвтрүүлэгт оролцсон нийт гишүүдтэй баяр хүргэе. Төсөл хөтөлбөр амжилттай танилцуулсан байх. Оролцсон Shark-уудаас хөрөнгө оруулалтаа авч чадсан уу? Чадсан. За энэхүү төсөл бол бидний хувьд маш их сургамж, их зүйлийг сургасан төсөл байлаа. За нэгдүгээр курсын оюутан гэхэд чамгүй амжилтыг гаргасан ингээд багийнхандаа бас баяр хүргэе. Төсөл гэдэг зүйлийн А, Б байхгүй хүүхдүүд, ангаахын сургуулийн оюутнууд энэхүү Shark-удаас 14 сая төгрөгийн төсөл авчирсандаа баяртай байна. Энэ ганцхан ингээд бидний ингээд амжилт биш. Одоо манай төслийг санаачлагч, ментор багш болох мөгтлөг багшийн маань бас баяр шүү гэж хэлмээр байна. Баярлалаа. Өгөр хэлэхүү сайхан байна. Энэ тэмцээнд орсондоо үнэхээр харамсахгүй байна л. За энэ хүү Pharma Shark 2026 нэвтрүүлэгт амжилттай оролцсон нийт гишүүдтэй сертификат гардуулан өгөхөд үнэхээр таатай байна. Багийн ахлагч та. Багийн гишүүндээ. Модел багийн гишүүндээ. Та нар үнэхээр мундаг байсан шүү. Энэ хүү нэвтрүүлгийн оролцогчдоо гарын бэлгээ гардуулъя. Төсөлт хөтөлбөрөөр амжилттай хэрэгжүүлэн ирээдүйн Shark-ууд болохыг хүсэн өрөөё. За. Баярлалаа. За. Дараагийн ажилд өндөр амжилт хүсье. За сайн байцгаана уу. Бид бүхэн өнөөдөр Монс фарм дээрийн гүйцэтгэх захирал Баясгалангийн онон эрхэм Shark-ийн албан өрөөнд ирсэн байна. За бид бүхэн Baby Shark амьд хөгжмийн хамтлагта шагналыг гардуулж мөн он захирал маань болохоор амьд хөгжмийн хамтлагийг бол бүрэн санхүүжүүлж байгаа юм аа. Тэгээд эмзүүр шинжилгээ ухааныг сургуулсан Pharma Shark-ийн зохион байгуулагч хамт олонний төлөөлж таньдас талархал илэрхийлье. Баярлалаа. За тэгээд
одоо Baby Shark багийнхандаа бол баяр хүргэе. Надад бол туслан амар таалагдсан. Ягаад гэвэл одоо нөгөө та нар ярьжсэн шүү дээ. Ингээд эмзэн оюутнууд ялангуяа амар их стресстэй байдаг, ачаал ихтэй байдаг. Тэгээд тэр ачааллаа яг гоё тайлаад нэг дуу хөгжим сонсоод ядаж нэг шалгалтаасаа өмнө арай нэг 50 орсоо гэдэг ярьжсэн бол амар гоё таалагдсан. Тэгээд тэрэнд нь баяр хүргэе та нарт. Санхүүжилтийн өгье. За баяр хүргэе. За тэгээд гоё хөгжмийн заалтаа болоорой. Гоё хөгжмөдтэй болоорой. За ингээд эрхэм Shark-та болон танай байгууллагын хамт олонд баярлсан талархснаа илэрхийлье. Тэгээд манай Baby Shark багийн зүгээс нэгэн бяцхан сэтгэлийн бэлэг болгоод танай байгууллагын дараа жилийн шинэ жилийн арга хэмжээнд дэртэн нэгэн амьд хөгжмийн нэг номерыг үнэлбэргөө үзүүлж юм бэлэг барья гэсэн юм аа. За баярлалаа. За баярлалаа. За тэгвэл дараагийн шинэ жилээр уулзъя даа.